Сайн мэцхан өрх мөндөд үзэгчтэй ингээ гарааны бизнес нэвтрүүлгийн маань 2 дугаар удирлын 3 дугаар дугаар эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор жирийн үйлчлэгчээс эхлээд гуанз ажиллуулж үзээд дараа нь хүргэлтийн пицца ажиллуулж үзээд тэгээ ёстой жинхэнэ өөрөө 4 жил энэ салбарт зурлцсны эцэс 100% өөрөө эзэмшсэн Arigu Lounge Art-ын эзэн төгсөө görж авчирсан байна. Arigu Lounge Art очиж үзээгүй хүмүүс болохоор ихтлүүрийн доор байдаг тийм ээ. Нэг давхарт байдаг. Тэгээ нэр нь болохоор Arigu Lounge Art. Нэрийн тайлбарлах уу? Arigu гэдэг нь болохоор ерөнхийдөө арж хэлэгдэхин ариг үгний үнц гэж байгаа шүү дээ. Тэгээд Arigu гэдэг монгол өчөр өчх юм бол ариун сайхны бэлэгдэл болж Arigu гэж нэрлэгдсэн. За тэгэхээр хоолны газар, шөнийн клуб, тэгээд дээрэс нь Art Lounge гэдэг хүмүүсийн амарч сууж, ганц хоёр юм уугаа суух газар дээр нэгтгсэн. Тэгээ тэрний голоос нэг hybrid нэг шинэ төрлийн бараа гаргаад ирсэн юм шүү дээ, тийм үү? Санаа яг хаанаас гарч ирсэн? Би Америк яваад ирэхэд Америкт ерөнхийдөө тийм газар байгаа байхгүй. 3-4 давхар газар байгаа. Доотлолтой хоолны газартай, дээдлэлтэй night club байгаа. Хажуудалд нь lounge байгаа. Тэгээд давхар нь ингээд хүмүүс хүссэн сонголтоо хийгээд орж болдог. Тэгээ ерөнхийдөө Монголд иймэрхүү зүйл дутагдсан юм байна гэх. Залуучууд стрессээ тайлах маягаар цагаа одоо зөв болсон өнгөрүүлэх ёстой. Тэр утгаараа ер нь Монголдо шинэлэг болж өгч байгаа болов гэж. Тэр нөгөө залуучууд гэж тодорхойлоод байгаа чи эдээс эдэн насны хүмүүс. Тэгээд чи яг энэ хүмүүст нэг нөгөө зах зээл бараа бүтээгдэхүүний нийцлэлээ олцоод ах шиг байна. Хөгжмнөөс нь борж ирж байна. Доторх environment-аас нь орчингоос нь болж ирж байна. Энэ хин юм бэ? Энэ хэрэглэгч нар хэн блэ? Танад ирдэг хүмүүс юм хэлдэ. 19-с 25 орж ирж байгаа. Гэхдээ нөгөө ивентнээс шилтгаалж байгаа л да. Хипхоп, R&B ч юм уу те. Тэнгүүтээ өөр ямар урсгал хийж болтын бүх төрлийн ивентүүд явж идэг. DJ Bo гэдэг Шанхайдаа номер 2-т ордог DJ ирж байгаа. Энэ дөр бол мэдээж тодорхой хэмжээний яг тэр deep house, electro, funk music сонирхдаг. Одоо бидний үеийн залуучууд ирэх нь илүү байдаг. 7 сарын дотор өнөөдөр танай lounge чинь, lounge art нь санхүүгийн хувьд, урсгал зардлын хувьд бие даадсан болсон. Тийм үү? Тэр яаж эдгээр мэдээлэл хүргэж, эднэрт яаж маркетингийн юм хүргэх юм бэ танай? Өнөөдөр наад нэг 3 сайн хийж чадсан зүйл байгаа. Маш сайн хийж чадсан зүйл. Баг хамт олноо би цуглуулж чадсан. Бүх салбарт. Одоо маркетинг хийдэг хүн байна, DJ-гээ хийдэг хүн байна, галтгоо хариуцдаг хүн байна. Энэ бол бүгдээрээ миний багын найзууд, оюутан ангийн найзууд байгаа. Эдрээ цуглуулж чадсандаа баярлж байгаа. Нэгт. Найзууд. За, хоёул энэ талаар явахгүй ярина за. Хоёрдож гарааны бизнесээ эхлүүлж чадсан. Баг хамт олноо удирдаад хэрвээ та хүсээд мөрөөдөө зорж чадах юм бол гарааны бизнес эхлүүлж бол угаасаа чадна. Гурдаж яагаад би энэ ч сууж байгаа вэ те? Бус газраас давуу талтай учраас энэ ч бусдад танигдсан учраас би энэ ч сууж байгаадаа баярлж байна. Энэ 3 зүйлийг бас танигдаж чадсан яах аргагүй. За хоёул ийшээ босч байгаа. Хоёул үзэгч сонирхож байгаа. Энэ төгсөө гэж ямар хүн бэ? Энэ ганц зөргийн төгс амгалан гэж хүн хаанаас ирээд яачихсан юм? Маш товчоор өөрийнхөө түүхийг хэлв. Монгол төгссөн. За, Улаанбаатар. Санхүү менежмент Улаанбаатар гитэмсэг төгссөн. Анх бол тэгэл бизнесийн гар бол өрөнд орж байгаа л эхэлсэн тийм үү? Өрөнд орж бизнес хийзээ байсан. Анхны бизнес 2012 онд. 2012 он. Бас нэг удаагүй байгаа юм байна шүү дээ. Тий, одоо ерөнхийдөө 4 жил бизнес хийж байгаа. 4 жил бизнес хийж байгаа. Тэгээд юу хийсэн бэ гэхээр анх машин зарж эхэлжсэн. Яг машинд айгүй хобби төөхтэйсэн. Яг тэгээд сонирхлоороо нөгөө ажиллаагүй юм шиг байна гэдэг нь шүү дээ. Ерөөсөө би тэр зүйлд дуртай учраас машины бизнес Америк явахдаа машин оруулж ирсэн. Америк яаж явсан? Яагаад явсан? Нөгөө work and travel гэдэг оюутан за тийм солилцооны бараг юм байна тийм. Явахдаа яг тухайн үед би нөгөө мөнгө хүүлүүлж ирсэн. Тэр хүүлсэн мөнгөөрөө тэнцээ очиод ажилласан мөнгөөрөө машин худалдаж аваад хурж ирээд галийн дотор аав ичээрээс мөнгө зээлээд тэгээ оруулж ирсэн машинаа нэг нуглаад зарцсан. Спорт машин оруулж ирээд тэрийг 2 машин болоо, 3 машин болоо, 4 машин болоо. Тэр нь Америкаас аваад зардаг байсан тийм. Үгүй ганц машин оруулж ирээл мөнгө босгонгуудаа тэрийг Монголд 2 машин бодлож аваад тэрийг 3 машин болоо. Ерөнхийдөө шууд бэлэн мөнгө босгохын тулд бага машин болоо тэрийг зарж эхэлсэн гэсэн үг л тийм. Тэгээ мөнгө босгосон. Хэдэн төгрөг болсон? Машин ингээд дуусаа пиццагаа эхлэе гэсэн чинь нийт хэдэн төгрөг болсон? Ерөнхийдөө 97 сая төгрөгтэй. 97 сая төгрөг болсон. Анхны машин хэдээр авч ирсэн? 35 сая. 35 саяар аваад
Тэдэн жилийн хугацаанд 97 болж. Жил агс. Жил агсын хугацаанд 97 Тий. сая. Ерөнхийдөө гоё машин унж явж байгаа л зүгээр зарна гэсэн бичгтэй. Тэгэн гота 97 сая болгоод 97 саяараа пиццаны бизнес эхэлсэн. Тэгсэн нөгөө аавч өөртөө шууд 30 сая төгрөг өгөөд За. надад байр лизэндээ төгч. Би хөргөлтийн пиццаны газар нээгч байгаа. Ерөнхийдөө манай найз пиццаны газар ажиллаулдаг байсан. Тэндээс өрөө санаа аваад пицца их боломжийн үнээр босдог. Цаашаа нэлээд нугардаг бизнес юм байна гэдэг. Тэгээ яалчгүй тэгээд хөрөнгөтэй хүн л орох хэрэгтэй юм байлээ. Ягаад гэвэл хөргөлтийн цаг гэж байгаа шүү дээ. Орой 6 өнгөрөнгөт хүмүүс гинт пицца захиалдаг. Тэнгүүд надад хөргөлтийн хоёр машин байдаг ч юм уу те. Тэнгүүд хүмүүс бухимдал үүсэж эхэлж байгаа юм л да. Пиццаны бизнесээ болонгуудаа нөгөө эхлэлүүд дор фуд корт гэдэг байгаа шүү. 7 давхрт нь байдаг хоолны тийшээ орох гэж үзсэн. Тэнгүүтээ тэр болохоор их очиртой байдаг. Яагаад явж үйлчлэлийн салбар руу орсон юм бэ? Яагаад пицца гэсэн одоо фуд корт ч юм уу те? Би хоолн сонирхолтой, машин сонирхолтой, хөгжимд дуртай. Сонирхлыг дагаа явсан. Тэгээ ерөнхийдөө сонирхлоо дагаж явсан нь дээр санагдсан. Яагаад дээр санагдсан? Яагаад гэвэл би санхүү менежментээр төгсөөд би банкнд тейлер хийхийг хүсээгүй. Би өөрөө сонирхлын дагуу өөрөө мөрөөдөлтөй, эерэг бодолтой байгаад зөв зүйлийг сэтгэгээд хийж чадах юм бол нэгэн байдлаар амжилтанд хүрэх юм шиг санагдаж эхэлсэн л дээ. Алдчих ухаар нь те. Алдахгүй шууд бүтчин дардам замаар бүтэн гэдэг юм бол ерөөсөй байхгүй байх. Яг миний хувьд бол зөндөө алдчихсан. 2 3 бизнес рүү орсон. Тэн дээрээс яг миний алдчихсан юмнууд бол юмд төлөвлөгөөгөө орсон нь алдаа байсан. Дээрээс нь мөнгө төгжижсэн. Тийм учраас бол ямар нэг юм төлөвлөсөн бол ямар нэгэн байдлаар төлөвлөгөөний дагуу ажиллах хэрэгтэй юм уу та. Залуу хүмүүс байна. Би нөгөө л нэг 5 найзтай явж байгаа. 5 найз бүгд галтгаанд орцсон, бүгд чаддаг, хоол хийдэг. Энэ 5 найзтай бизнес эндээс эхэлсэн үү, пиццанаас эхэлсэн үү? Ерөнхийдөө л би нөгөө машин зарж эхлэхдээ найзуудаа туслуулаад эхэлсэн байсан. Энэ хүмүүстэй цалин өгсөн үү тухайн үед нь? Тодорхой хэмжээнд өгнө. Мэдээж хөдөлгөөл хөлсөн шүү дээ. Тэгэхээр тэр цалин чинь нөгөөтгөл цуглуулсан мөнгнөөс чинь гараа яваадсан байна шүү дээ, тийм үү? Алдаа гарангуут алдааны зардал ер нь том байсан уу? Эсвэл урсгалд нь ингээд харж байгаа. За энэ болохгүй мэнэ гэж асаад ах уу. Алдаатай ер нь хэрхэн харьцдаг вэ танаа багийн хувьд? Ерөөсө бүх юмаа зогсоож байгаа л яг юу болохгүй вэ? Цаашаа бид нар яах ёстой вэ гэж байнга ярилцсан. Ерөөсө ингэж ярилцахгүй бол ерөөсө амар тийм арчилгаатай бизнес гэх юм уу да. Үйлчлүүлэгч нар санал гомдол маш их ирнэ. Энэ болгон дээр хариуцлага бид нар хүлээж байгаа учраас тэр үед алдхаа мэдчихсэн бол тэр үед мөнгө төгжихгүй байсан бол одоо шал өөр төвшөнд л явж явах байсан баг. Аригу компани уу? Өөр нэр дээр явж байгаа. TAN гэдэг Төгс хамгаалан гэдэг нэр. За. Тэгээд тэр компани ирээдүйдээ мэдээч хэрэг олон юм хийх зорилготой байгаа. Тэгээд энэ 5 залуучууд энэ 5 компани хувьцаа эзэмшигч нар уу? Үгүй ерөөсөө л миний нэр дээр. За. Чамтай ингээ юм игээд ирэхээр боломж харагдчих эхэлж байгаа. Тэдний нүд нь чам ч гэсэн итгэл үнэмшил илүү их гарч ирж байгаа. За төгсөө гэдэг залуу бид нэр ингээ ярьж байгаа Тас банкнаас 125 саяын зээл аваад одоо миний нүдэн дээр 7 сарын дараа Монголын хамгийн одоо залуучуудын орох дуртай 5 дахь өдөртөө 200-аас 300 залуучууд тасралтгүй орчдөг. Оройн цагаар ер нь суудалгүй тийм ээ. Тэгээ ингээ эргэлтдэг урсгал зардлаа бие даацсан. Одоо зээлээ төлөө явж байгаа бизнес үүсгэж байна. Би энэ төгсөөд зүгээр ажиллаад амаргүй байна. Би төгсөөдөө бизнес партнер болмоор байна гэж ярьдаг. Болно шүү дээ. Яг болохгүй биш тийм ээ. Таны залуучууд харин тэгж ярьж байгаа юм чамтай. Яг одоогийн нөхцөл байдалд бол бөөндөө санаагаа гаргаад нэг зөвлөрүүлж зорж байгаа. Тэрнээс яг тэр хэмжээнд бол очиагүй байгаа. Мэдээж тэр хэмжээнд очих юм бол би найзуудтай мэдээж хамтраад ажиллах. Чамтай тэгж юу гаргаагүй юу? Төгсөө би хамтрагч болъё л да. Би зүгээр ажилчин ч баймааргүй байна гэд ярьж ирсэн. Би яг ажилчин маягаар найзтай бол харьцдаг л. Яг зоригтой гэдгээр л ирээдүйд нэг юм зориг. Бидний салинжуулж байгаа ч гэсэн бизнес партнер шиг харьцдаг. Бид нар ямар нэгэн байдлаар ирээдүйд бүгд юм эзэмшин. Миний найзууд одоо бид 6 компанитай болох юм бол нэг нэгээр нь суунаал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та хэдийн урт хугацааны зорилго одоо иймэрхүү яриа бол байнга өрнөж явдаг гэж. Байнгын зорилго тодорхойлно. Африкийн айгуу гоё зүрэг байдаг. Хин нисэн тодорхой ш. Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олуулаа яваа гэсэн үг байдаг тийм ээ. Тэрнтэй л адилхан юм санаж. За хоёлаа зээлийн тухай ярив. Яаж авсан 125 сая? Нөгөө нэг би байр зээлж авсан гэсэн шүү дээ. За. Тэрийг лизинг гэсэн байраа. Лизинг гэсэн. Дахиад одоо тэрийг тавиад зээл авсан гэхүү дээ. Зээлээ шилжүүлсэн. Аав ээжтэй баярлаа. Мэдээж хамгийн том хувь нэмэр оруулж байгаа зүйл өдөө зэрэгтэй намайг хүмүүжүүлсэн эцэгтэй талархаж байна. Санхүүгийн мэрэгжил авчи яа санхүүг юм хийхгүй байна гэхгүй нөө. Одоо баталсан уу? Арай гайгүй.
Одоо тэгээд аавч хөтөлөг болж эхэлж шээ. Манай хүү жоох юм хийгээд байна тий. болж байна. Цаашаа чадах юм шиг байна. Тэгэл найз нөхд маань ч гэсэн хамгийн ойр аавчтай маань төгсөө сайн байгаа. Манай эцэг ч гэсэн манай найз нарыг болж байна тий. Та нар ингээд цаашдаа гоё яваарай гэл бүгдийнх нь эцэг аягүй гоё дэмждэг. Хийж үзлээ, алдаж үзлээ, одоо болж байна. Алдаанаас харахад хамгийн том сургамж юу байх вэ? Тэгэхээр бол төлөвлөгөө гэдэг зүйл маш чухал байдаг юм байна. Ямар нэгэн зүйл төлөвлөгөө орсноороо би алдсан 2 3 зүйл байгаа. Ариггүй лаунч хідээс хэд хүртэл онгодог үлээ? Өдөр болгон. 7-аас 4 шөнийн өглөөний 4, өрөөний 4 хүртэл онгоно. Та хэд офс дээр ажил хизээ эхэлдэг вэ юм? Манай гэрээс өглөөнөөс ингээд хоол хийгээс эхэлнэ шүү дээ. Хоорондоо ярилцал. Өглөө босоод цуг амьдарч байгаа юм чи ерөөсөө л бизнес. Ариггүй өнөөдөр яаж хэрхэн амжилтанд хүрэх вэ? Цаашдын нөгөө нэг зөвхөн аригуудаар зогсохгүй байхыг хүсэж байгаа. Амжилт төсөй зөндөө асуултууд байгаа. Асуулт хэрэг байгаа бол Facebook-ээр төгсөөтэй харьцаж болно. Бүтэн нэрээ бичсэн байгаа юу Facebook дээр? Кириллээр Төгс Амгалан төгсөөгөө бичсэн байгаа. Төгс амгалан төгсөө. Ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагч хайж байгаа. Хөрөнгө оруулагч хайж байгаа юм асууя гэвэл хамтарч ажиллая гэж гой санаа гэвэл төгсөөтэй харьцаж болно. Instagram дээр бас адилхан уу? Instagram дээр латинаар бичсэн. Латинаар бичсэн байгаа. Төгс амгалан гэдэг бүгдээрээ хайцгаагаар энэ доор ингээд тавьчих нь шүү. Тэгээд Twitter гэхдээ ашиглахгүй. Тэгээ яг уулзах гэвэл ер нь бол би төгсөөд бас өнгөрсөн 5 дахь лаунж дээр таарсан тий. Лаунж руу очиод өөртөө уулзсан. Бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Өөрөө өдөр болгон баг байждаг тэнцэнэ тэгээд ажилдаа оролцсон явждаг. За амжилт төсөө хоёлаа тэгээ утахгүй жижиг дунд үйлдвэрийн эзэн болцсон хань чинь. Дахиж За. Та манай нэвтрүүлгийг үзснээр таач бас өөрийн бизнесийн гараагаа зориглон эхлэн гэж бид найдаж байна.